Сайн байцгаана сайхан гэрэл өдрийн төргий. Та бүхэнтэй Бурхны үгийг хуваалцаж байна. Давид хаан дуулал 51:5-д харах түн гэм нүглийн дунд би төрсөн бөгөөд нүглийн дунд ихмэн намайг тээж олсон гэж дуулсан байдаг. Бурхны өнөөдрийн энд бичигдсэн үгд их барих, эрүүл мэндийн талаар уншигдаж байна. Бидний эзэн аваа их юмч, гайхамшигт зөвлөгч их баригч. Бидний эзэн Бурхан амьдралын бүхэл талбарт шилдэг мэрэгжилтэн билээ. Хуучин гэрээний үеийн үндэстнүүдийн дунд эрэгтэй эмэгтэй хүмүүс хүнийг илүү эрэгтэй хүмүүс нь хүнээс эмэгтэй хүнийг илүү дорд үзэх хандлага төвөмөл байсан. Мошегийн хууль бидэнд үүнээс тис өөр юмыг заадаг. Өнөөдөр бид нар утга учраа алдчихсан эмх замбраагүй энэ дэлхий дээр амьдарч байна. Энэ дэлхий агуу бүтээгч Бурханаас нүрэн буруулсан байгаа. Бурханаас татгалздаг хүмүүс их байна. Харин цаг нь ирэхэд энэ дэлхийг шударгаар шүүх болно. Гэтэл энэ дэлхий дээр мэндэлсэн хүн бүхэн гэм нүгэлтэй мэндэлдэг. Тиймээс энэ дэлхий дээр мэндэлсэн хүн бүхэнд Бурханы өршөөр нэгүсэл аврал хэрэгтэй. Бидний гэм нүглийн төлөө урссан Христийн цус энэ дэлхийн бүх хүнд ганцаагүй хэрэгтэй гэдгийг хэн хүнгүй бүгд хизээш мартаж болохгүй юм. Тэгэхээр хүмүүс бид өөрсдийгөө гэм нүгэлтэй гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Үнэндээ бүх гэм нүгэл эхийн хэвлэл байхаас бидэнд байсан гэдгийг тэр бүр хүмүүс ойлгодоггүй юм. Уншигч таны бас миний гэмт мөн чанар маань эцэг эхээс удамшин ирдэг болохыг та одоо мэдлээ. Эндээс уншигч та нэг зүйлийг сонсож ойлгож аваасаа гэж би таныг юрөөж байна. Тэр нь бид гэмт мөн чанараа хусаад арилгаж чадахгүй юм аа. Элэг зүрхэн угаагаа цэвэршүүлж чадахгүй юм аа. Энэ бол олдмол биш, төрөлхийн зан чанар юм аа. Бас гэм нүгэлтэй хүн гэмгүй ариун Бурханы оршиход мөнхөд хамтар байх боломжгүй юм аа. Тэгэхээр хүмүүс минь бид өршөөлийн суудал болсон Христ Есүсийн өмнө гэмшин ирэх учиртай юм аа. Тэр өөрийнхөө өмнө гэмшин ирсэн хүмүүсийг уучлан нэгүсэлж, аварч, цэвэрлэж, ариусгаж шинжилдэг юм. Бурхан таныг ивэх болтугай. Энэ бүхнийг Есүс Христийн нэрээр хүргэж байна. Та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Бурханы үгийг уншиж, сонсож, Бурханд зөв хандаарай, зөв зохистой үг